Дээд тэнгэрээс заяатай төрсөн бүрт чонд гооморлын удамтай эртний сайхан Монгол түмэн Монгол сайхан орны хинти сайхан нутгийн ах トゥ анд нөхөд минь ээ. За шинээр гарч байгаа гал морин жилийн мэндийг хүргэе. Амар сайн байцгаана уу. За тэгээд миний би Хинти аймгийнхаа Хинти мэдээ сонин Хинти мэдээ мэдээллийн агентлагийнхантайгаа 16 дахь жилдээ ингээд хамтран ажиллаж байгаа. Ингээд балбарын ганхыг ингэж өгүүлүү гэдэг нэртэй одоо бичвэр бодлоо бол хуваалцаж ингээд явж ирсэн юм аа. За тэгээд энэ удаа та бүхэндээ бас энэ булангаа видео яриа байдлаар ингээд жоохон баяжуулаад хүргье гэсэн ийм санаа төрөөд ингээд анхудаага та бүхэндээ мэндийг гэрэн учран залгаж байна. Тэгээд их баярлалаа. За тэгээд хамгийн анхны энэ яриан дээр та бүхэнтэйгээ Монгол улсынхаа үндсэн хуулийн талаар нэгэн санааг хуваалцъя гэж бодол төрсөн юм аа. Тэгэхээр хууль гэж энэ үндсэн хуулийнхаа тухай ингээд бүгдээрээ ойлгож эзэмшиж авахын тулд хууль гэж юу юм бэ? Хуулийг хүн яах ёстой юм бэ? Яадаг зүйл юм бэ? Энэ талаар бас цэгцтэй ойлголттой байх хэрэгтэй юм байлээ. За тэгээд эндээс улбаалаад энэ Монгол улсынхаа үндсэн хуулийг ойлгох юм бол хүмүүс энэндээ илүү дурлна, татагдана. Үндсэн хуулигаа үнэхээр дурлан сонирхож тэрлүүгээ сэтгэл зүрх хандаж эхэлбэл бидний амьдрал, бидний сэтгэлгээ сэтгвээ бүх юмд нөлөө өөрчлөлт орох ийм л учиртай зүйл байд юм байна. Ер нь энэ дэлхий дээр ингээд эрх зүйт нийгэм тийм ээ шудраг ардчилсан нийгэм одоо иргэн хүмүүс нь эрх тэгштэй одоо өндөр хөгжилтэй нийгэм гэдэг энэ улс орнуудын биднээс ялгаатай нэг гол онцлог бол яг иймэрхүү хүн амдаа хэрэгтэй юм а үндсэн хуулийн суур зарчим тийм ээ ардчилсан үзлийн суур зарчим энэ юмнуудаа иргэд нь ойлгож итгэж үнэмшиж гисэн энэ рүүгээ одоо сэтгэл зүрхэн тэмүүлж энийг ашиглаж тунгааж байдаг ийм л ялгаа байд юм байлээ. Тэгээ бид нарт бол яг өмнөх нийгмээс үлдсэн сэтгэлгээ нийгмийн арга барилаас улбаалаад энэ хууль эрхээ сонирхохгүй хууль эрхээ одоо ингээд хэрэгтэй энэ нэстэ миний зайлшгүй чухал гэх мэтийн нэмийг бол бага мэддэг нэг ийм л юм манай нийгэмд их байна. Хүмүүс ерөөс огт хуулиа мэдэхгүй амьдарч их жишээтэй нэг ийм байдал байгаад байгаамаа. За тэгээд нэг гол санаан дээр өнөөдөр тавтаж ярилцъя. Тэгээд хууль гэж юу юм бэ? Хуулийг яах ёстой юм бэ гэдэг энэ л асуудал байна. Яах хүмүүс энэ хуультай яаж харилцаж байгаа юм гэж. Тэгэхээр манай нийгэмд ингээд хууль гэж юу вэ? Ингээд хууль ярихлаар хүн бүхнээ оюун сэтгүүд хэдхэн бодол ингээд шууд орж ирж идэг. Одоо хаач ямар ч уулзалт яриа хүмүүсийн амнаас ингээд гарч ирж идэг. За би энийг та бүхэнтэйгээ хаваалцсан юм. Энэ ямар үг яриа вэ гэхээр за хуулийг дагж мөрдөнө. Хуулийг хэрэгжүүлэх ёстой. Хуулийг дээдлэх ёстой гэсэн ийм хэдэн л үг яриа байгаа юм. За тэгэхээр шүүн тунгаад үзье. Хууль дээдлэх гэж яг юу юм? Ямар үйл юм бэ? Хуулийг дагж мөрдөнө гэдэг яг ямар үйл юм бэ? Хуулийг хэрэгжүүлнэ гэдэг ямар үйл юм бэ? Энэ үйлүүд иргэн надад хүмүүст одоо үнэхээр ямар хэрэгтэй, ямар ашиг тустай ингээд шүүн тунгаагаад үзэхэд энэ саяны хэлсэн санаа үйлүүд бол цаана агуулга байхгүй байдаг. Зөвхөн хоосон үг яриа байдаг. Бид нар одоо ингээд жирийн захын хүнээс за таны яг дээдэлдэг хууль аль вэ? Таны яг хэрэгжүүлээд байгаа хууль аль вэ? Таны одоо яг мөрдөөд байгаа дагж мөрдөөд байгаа хууль аль вэ гэж асуувал энэ гээд хэлэх юм байдаггүй. За тэгэхээр энэ юуг харуулж байна вэ гэхээр саяны энэ яриа санаанууд бол яг цаана бодит үйл агуулга муутай нэг юм хоосон л яриа байна. За тэгэхээр хуулийг хүн яах ёстой юм бэ гэвэл одоо эрх чөлөөт нийгэм тийм ээ эрх зүйт нийгэмд бол хуулийг бол хүн ашиглах ёстой л гэдэг энэ санаа энэ үйл юм байна. За ингээд хэлэх юм бол өөр бодол санаа өөр юм орж ирж байгаа. Тэгэхээр хуулийг хүн яг өөртөө авч ашиглах ёстой. Хүн одоо хоол ундыг идэж энерги эрч хүчээ авдагтай адилхан хуулийг өөртөө ашиглаж жинхэнэ
бодит эрх мэдэл хүч тийм ээ хүч чадал энэ юмыг тэндээс авч чаддаг. За энийг л хүмүүс минь шүүн тунгааж бодож үзээч гэдэг. Тэгэхээр бид нар одоо Монгол улсын үндсэн хуулиас Монгол улсын хүн бүхэн нэн тэргуунд одоо ойлгож эзэмшиж авч өөртөө авч ашиглах ёстой ганцхан заалтыг энэ удаад төлөө хуваалцъя. Энэ бол Монгол улсын үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1. За энд ийм заалт байдаг. Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэн гэсэн ийм заалт байдаг. Тэгэхээр энэ заалтыг үнэхээр сайн бодож тунгаагаад өөртөө авч ашиглавал эндээс биднэрт бодит хүч эрх мэдэл бий болно. Хүн энд илүү одоо дурлан сонирхож таатагдана. Энийг яг ашиглах ёстой гэдэг үүднээс сэтгэлээр хандахгүй бол хүн энийг ойлгодоггүй. Энийг зүгээр л нэг харуул хүн дагаж уншин, номын хуудас дагаж уншин, үгүй бол энэ ой тойн сэтгэлд юм үлдэхгүй. Тэгээд ингээд миний сэтгэл зүрхнээс, хүний сэтгэл зүрхнээс хол юм шиг нэг ийм л байдалтай байгаад байгаа. За хууль ашиглана гэдэг эрдүүл энэ. Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна л гэж байгаа. Тэгэхээр энийг яаж би мэдлэлтэй авах вэ гэдэг асуудал цаашаа хөврөөд ингээд энийг хөөгөөд энэ үндсэн хууль болон бусад одоо энэ яг энэ заалтыг дагаж гарсан хуулиудыг ашиглаад явах юм бол засгийн бүх эрх эргэн хүн бүх хүмүүс бидний мэдлэлд ороод ирдэг ийм л зүйл байд юм байна. Энэ дараагийн өгүүлбэр дээр ингэж байгаа шүү дээ. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцоно гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол хүнээр дамжуул биш, хүн бүхэн өөрийн биеэрээ шууд оролцож өстой гэдгийг л энэ хэлцэл байж байгаа юм л. Тэгээд ирэхээр чинь бүх юм бидний гарт надад ойрхон энэ төрийн шийдвэр, засгийн шийдвэр гэдэг чинь миний мэдлээ юм болж хувирах энэ ойлголт ингээд бодиттой болж орж ирдэг байх нэ. Түүнээс бус одоо ингээд энийг ингээд уншаал ер нь энэ заалтыг ингээд уншихад хүмүүсийн толгойд бас л нөгөө түрүүчийн хэлдэг шиг тийм хоосон бодол их орж ирдэг л дээ. Иймэрхүү бодол санааг бол бид нар өмнө нэг хуурамч сэтгэлгээ эднэргээ ярьсан шүү дээ. Засгийн бүх эрх ард түмний мэдэлдгээд ингээд уншдیں۔ Хин нэгэн бусдаа ярьж өгч болно. Тэгэхээр хүмүүс за энэ хотлоо, энэ бүтэхгүй, энэ хоосон зүйл ийм бодол ингээд орж ирээд идэг. Хэрвээ энэ ийм бодол орж ирвэл энэ заалт ямар ч хэрэггүй байх гэдэг шүү дээ. Байгаад байна. Энэ үнэхээр миний төлөө юм байна. Би нэг ашиглах ёстой юм байна гэж бодоод эхлэхэд энэ яг бодиттой надад эрх мэдлийн маань өгөх юм хүчтэй заалт болж байд юм байна. Тэгээ бид нар бол яг иймэрхүү ажиллаар бол ингээд иргэдтэйгээ зөндөө уулздаг л да. Тэгээ яг энэ үндсэн хуулийнхаа энэ заалтыг ярихад ингээд бүр эсэргүүцээ тийм ээ. Наад чи бүтэхгүй худлаа хоосон зүйлгээд маргаж исэн хүмүүс зөндөө л таарж идэг байсан. Тэгээ бид нар энийг олон талаас нь ярилцсны эцэст нэрээ тийм юм байна. Одоо ойлголоо гэд хүмүүс хүлээж авч идэг л да. Ойлгож идэг. Зээс энэ худлаа гэж ярьж байгаа, энэ бүтэхгүй гэж бодож байгаа ярьж байгаа байдал бол хүн өөрийнхөө эсрэг байр суурин дээр ингээд орчихсон байгаагийн шинж болж байгаа байхгүй юу? Би засгийн эрх мэдлийг гартаа ингээд мэдлэлтэй авах ёстой хүн байдал энэсээ татгалзаж ухарж байгаа юм шиг ийм л байр суурь болж хувирд юм байна. Тэгээд хүний сэтгэлгээ зөв байх, буруу байх, тийм ээ, бодит ориг байх гэдэг ийм учиртай. Ингээд аль болох юмыг ингээд зөв оргоор нь ойлгож бодит үйл хэрэгтэй үйл болгож цааш нь үргэлжлүүлж хөгжүүлж ивэл энэ хууль гэдэг юм маань бидний ашиглаж хоол шиг хэрэгтэй. Бид нарт тэгээд хоол тэжээл шиг ач тусаа өгж идэг ийм л зүйл байд юм байна. За баярлалаа.